Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Орчуулагч, өгүүлэгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бишийн дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас ураатай Заяа спорт шоп, тухтай алхахын ураатай Италийн алдарт Jiox брэнд ивент итгэн та бүгд төрөж байна. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хоёлаа шинэ дугаараараа хизээр байлгах гэж байна. За цаг хугацааны хувьд 19-р зуун газар нутгийн хувьд гэвэл за Шотландаас эхлээд Англи, Итали, Испани тэгээд бүр цаашаа Чили, Перуг яваад байгаа. Энэ удаагийн дугаараар нэг далайн одоо баатар хүний талаар мундаг ахмад хүний талаар ярих гэж байгаа учраас ингээд маш олон газраас тэнэж ирнэ. Аялагч байх нь шүү дээ. За нэвтрүүлгийн маань нэр болохоор Наполеоныг далаагаас боомлсон Томас Кокрон гэж байна. Наполеон одоо дайн хийгээд явж байхдаа их үндэстэй их газрын Европыг хуурай газрыг ингээд ерөнхийд нийцэлсэн. Хинт зогсоошгүй байсан. Тэгэхдээ далаагаас бол далаад нөхөр юу ч хийж чадахгүйсэн. Тэгэхээр ч юунаасаа тасарна. Одоо нөгөө Америк ТВ-с янз бүрийн ингээд холбоос харилцаа тасарна, янз бүрийн хангамж тасарна, эдийн засгийн хувьд бомбтууд нь бүгдээр боомлогдсон. Боогдсон тийм байдалтай байсан учраас энэ Томас Кокрон гэдэг хүн байгаагүй бол Наполеон магадгүй далайд бас хамжилт гаргаад далайд тэнгисийг эзэгнээд улмаар Европын түүх, өнгө төрх одоогийн дэлхийн ертөнцийн ямар байх талаар шал өөр асуудал яригдах хэмжээний. Тийм байна. Тий. Өнөөдөр мэдэх бидний дэлхий өөр ээж болох байсан тийм. Тий, яг үнэ. Улс төрийн хил хязгаар газар зүй. Тий. Франц гээд бүр амар Европын бүр талаас илүү эзэгцсэн улс байсан байхыг ч магадгүй бүгдийг эзэгцсэн ч юм уу. Тийм улс байхыг үгүйсэхгүй байх байсан гэж санагдаж байгаамаа. За тэр одоо Наполеоныг тогтоож исэн хүний талаар, далай тэнгисээр тогтоож исэн хүний талаар өнөөдөр ярих гэж байгаа. 2003 оны алдарт Russell Crowe-ийн тоглосон Master Захирагч гээд Master and Commander гээд нэг тийм кино гэдэг. Тэр одоо маш гоё кино бас яг үнэхээр классикуудын нэг байхгүй. Тэр киноны одоо үйл явдлыг за тэр ч бас зохиолоос хэдүүлсэн. За зохиолыг нь болохоор энэ Томас Кокрны амьдралаас одоо loosely based гэдэг чинь хагас хугас хэдүүлсэн гэсэн үг шүү дээ. Тэгж хийсэн нэг тийм кино гэдэг. Манайхан бас тэр киног сонирхож ямар шүү ахмад байсан талаар ингээд гоё синематик талаас нь кино талаас нь мэдрэмж авч болно. За далай тэнгисийн түүхэнд хамгийн олон авьяа байгуулсан үнэхээр галзуу солиотой юм шиг тактиктай баг ялагдаж үзээгүй эрмэг зөрөгтэй нэгэн одоо англи ахмад байгаа. Тэр ахмадын талаар л өндөр ярих гэдэг юм гэсэн үг. За англиас эн чинь Шотланд хүн. Тэгэхээр л ер нь бол ойлгомжтой болж эхэлж байгаа зү маш дайчин ирэмгээ омголно тий. Тийм хүн одоо Англиас Шотландаас гараад англиар дамжаад Чили, Перу, Бразил гэсэн улсуудад одоо хувьсгалын баатар. Одоо Чили улсад ялангуяа энэ хүн Чили улсад Шотланд хүн үндэсний баатар гэж тооцогддог. Тийм онцлогтой. За тэгээд янз бүрийн нэр хооч гэх юм бол Тэнгисийн боохой, Чөтгөр, Төмөр ноёнтон гэсэн ийм нэртэй. Тийм өвөрмөц. Хочтой хүн байгаад байгаамаа. Тэг ер нь бол нөгөө одоо усан дээр хийсэн те тэнгис далайд хийсэн ер нь бол тулаан байлдаанууд огт ялагдаж байгаагүй гэдэг те. Хоёр яг тэр хийсэн дайн тулааны тоо ялдын хувь мөгөөр ч юм уу. Тэр юугаар болохоор хоёрдугаар торох юм билээ. Нэгдүгээр тордог нь Хораци Нельсон гэдэг нэг хүн байгаа. Тэр хүн болохоор энэ Томас Кокрны шигтэн нөхгүй. Тэг нэг цаг үед амьдарч ирсэн. Арай яг Хораци Нельсон одоо жинхэнэ эд мандчих үед за мандахаас арай жоохон настай болцсон байх үед энэ Томас Кокрн эд гарч ичсэн байхгүй. Тэг ер нь бол Английн далайн баатруудыг л яриад байна гэсэн үг. За удам судар нь бас их сонио. Бүр 9-р зууны викинг дайчнаас удамтай гэж байгаа. Одоо нэг викингүүд чинь юунаас Англиг дутлын эзлэнгүүтээ тэндээ нөгөө нэг суурьч мөрчаад ингээд христийн шашинд ороод ингээд явцсан шүү дээ. Тэгэхээр тэнд чинь бас нөгөө викинг удмын хаад ноёд зөндөөх байдаг. Тэгэхээр бүр 9-р зууны викинг дайчнаас гаралтай. Тэгээ бүр 18-р зуунд хүртэл ингээд явж байна гэдэг чинь мянган жилийн одоо тасралтгүй дайчин удамтай хүмүүс болж таарч байгаа. Кокрон гэдэг үг нь болохоор угаасаа roar of the battle буюу одоо дайны уухай, тулааны уухай гэсэн тийм утгатай юм байл. За тэгээд ер нь
үе хаан дайм болж ийн бүр тэнд Америк иргэний дайм болж исэн ч гэсэн тэнд ямар нэгэн Кокрон явж лээд гэсэн үг. Бүр ер нь бол тийм дайчин тулаанч харамгай жанжин угсаатай гэр бүлийг гэдэг шүү дээ. Warrior gene гэдэг шиг те. Тий. Дайчин гентэй гэдэг шиг. Тийм одоо удмын хүмүүс юм байлээ. Тэгэл Испани дайм болсон чирэг л явж идэг. 100 жилийн дайм болсон жил явж идэг. Сарнаа дайм болсон жил явж идэг. Тийм нэг Кокроны удам гэж алдартай удам. Шотланд удмын хүмүүс байгаад идэм байлээ. За тэгээд ер нь бол багасаа л одоо нөгөө Call of the Sea гэдэг шиг те далаа тэнгис намайг дуудаад байна штэ гэж тийм л мэдрэмжтэй тийм залуу байсан байгаад байгаа. Тэгсэн чинь яг нөгөө аав нь удмыг бодоод юу ирээдүгийг бодоод явган цэрэгт оруулсан. Тэгээд явган цэргийг бүр үнэхээр үзий яддаг байсан гэж байгаа юм. Тэгээд байнга л аав руугаа үгэлдэг намайг одоо ягаа чи эндээс намайг баг зайлуулад өгөөч гэгээд тэгж одоо далаа руугаа тийм үлдэг байсан. Хамгийн их дургүйцдэг байсан юм нь одоо явган цэргийн дүрм төвцсг нэ. Тэгэхээр нэг тийм ямар нэгэн дүрм журд баригдах тиймэрхүү юм үнэхээр дургүй хүн байсан байгаад. За тэгээд цэргээс нэг удаа бүр цэргээс оргоод чууд аав дээр давхиж очиж та намайг би найрамч дахиж нэг ч өдөр баймааргүй намайг зүгээр л тэнгисийн зэрэгт аваачаад хайчгаа гэж гойсон байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ чи 17 за 16 настай 15-аас 16 настайдаа л юунд орсон. Айрамд орсон. Тэгтэл ер нь одоо ямар нэгэн тэр чин аав гэдэг чинь одоо юу ямар нэгэн эрх мэдэлтэй итгээд байгаа шүү дээ. Тэр эрх мэдэлтэй итгээдийн өөдөөс сөрж дуурах, эсэргүүцэх тийм зан чанар нь ер нь 14 5 наснаас л ихтэй ер нь гарсан нөхөр байдаг. За тэгээд 1793 онд буюу яг л 18 дугаар зууны төгсгөл үеэр 17 настайдаа Эзэн хааны тэнгисийн зэрэгт орлоо. Royal Navy-д орлоо. За тэгээд эн чинь бол Европын үед ер нь нэлээд тийм бас ороо босгоо эвгүй цагүй болчихж байгаа юм. Францын 16 дугаар Луи хаан ч нөгөө хувьсгал ялагдсан. За тэгээд хувьсгалд ялагдсан анхны одоо Европын бүгд найрамдах улс буюу Францын бүгд найрамдах улс чинь эргэн тойрны бүх юутайгаа хаан засагтайгаа дайн зарлцсан. Тэгээд эргэн тойрны нөгөө хаан засгууд нь буцаагаад хааныг тавих гэдэг тийм нэг эвгүй цаг үе байгаад байгаа шүү дээ. За энэ хугацаанд одоо ингээд айгу хурдан дэвшээд тэгэд нь 2 жилийн хугацаанд 38 буутай Баатар хөлөгт орлого тэслэгчээр одоо тийм байрлал. Одоо яг нөгөө position гэж нэрлэдэг тэр чинь бол яг юу юм бэ л шүү дээ. Яг одоо албан тушаал гэсэн утгатай болчиход байгаа болохоос ш байрлал гэсэн утгатай шүү дээ үгэн тий. Pose гэд хаана байрлаад байна гэсэн. Тэр чинь бүр нөгөө нэг энэ хөлгийн албан тушаалтнууд хаана очиж зогсдөг вэ гэдгээс бүр үүдэлтэй хэлж байгаа. Өөргөө хувьд тий. За, лейтенант буюу дэслэгч нь байвал тэнд очиж зогсно, мастер захирагч нь байвал тэнд очиж зогсно, квартер мастер буюу эд аж ахуй хариуцсан албан тушаалтанд тэнд очиж зогсно гэсэн. Тэгээд ахмад нь мэдээж тэнд очиж зогсно гэдэг. Тэр утгаараа position гэж явж байгаа сүүлрүүг албан тушаал гэсэн утгатай болцоогүй байгаа юм биш. Тийм. Тэгээд одоо энэ Баатар хөл гэж хэлж байгаа энэ болохоор frigate буюу одоо юу одоо хөлгүүд дундаасаа одоо тулааны үүрэгтэй тэр чинь хангамжийн үүрэгтэй эсвэл одоо янз бүрийн үүрэгтэй хөлгүүд байгаа шүү дээ. Тэр дотор одоо яг Баатар хөл гэдэг нь тэр frigate буюу 38 буутай гэдэг чинь за дунджаас нэг арай жоохон том. Тийм хөлгтөр одоо 2 жилийн турш орлого дэслэгч гэдэг албан тушаалтай байрлалтай гэх юм уу те. Тэгж явж исэн байгаа маа. За энэ нэг юу одоо энэс чинь дахиад 5 жилийн дараа Наполеон Бонапарт гарч ирээд тэгээ эн чинь бол одоо Наполеон Бонапарт артиллерийн захирагчаар явж исэн шүү дээ анх тий. Тэгээд энэ одоо их бууны ангийн захирагчаар одоо их газар дээр Европыг болон британчууд, англичуудыг ер нь сүйд хийжсэн шүү дээ тий. Амар их бууны тактикаар гайхалтай олон ялтыг байгуулж иж энэ тэгэхээр энэ одоо Наполеоны гараа Томас Кокроны гараа хоёр ерөнхийдөө зэрэг эхэлж байгаа. Тий одоо нэг нь далайд мундаг болох гал нөгөөх нь их газарт мундаг болох гал хоёр их хөвөн гэдэг шиг тий. За одоо энэ үед болохоор нөгөө Battle of the Nile буюу Нийл мөрний тулаан гэж Испани, Англи хоёрын хооронд нэг том тулаан болсон. Энэ дээр одоо түрүүний ярьсан Хораци нийлсэн буюу энэ үнэхээр яг маш олон судлаач эрдэмтний хувьд the greatest буюу дэлхийн түүхэндх бүх цаг үеийн хамгийн агуу ахмад гэж адмирал гэж тооцогддог. Энэ Хораци нийлсэн гэдэг хүн одоо дөнгөж тэр Нийл мөрний тулаан дээр ялалт байгуулчаад байсан. Тэрийг л одоо бодоол зүрх нь огшоод байдаг байсан Монголд энэ Томас Кокроны.
За газар дундын нэгсэн флотын баатар хөлөг HMS Barfleur гэж байгаа. За энэ дээр төслөгчээр томилогдсон гэж байгаа. Нөгөө хин маань Томас Кокрен маань. За тэгээд Гибралтарын хоолой орчимд ингээл эзэгнэж. Энд чинь Гибралтарын хоолой чинь бүр англичинд бүр тэр хойно байгаад байдаг. Тэгтэл ингээд бүр ингээд тэр газар нутгийн юугаар нь Францын иргийг эзэгнээд, Испаний иргийг эзэгнээд, Гибралтарын хоолой урагшаа тэр Африк ирэг мэрэг хавар бүр ингээд эзэгнээд байгаа байхгүй. Тухайн үед далайн хурд хуурай газрын хурд гэдэг бол тис өөр гэдгийг манай хоёул чинь нэвтрүүлэг болгон дээр л яриад байгаа шүү дээ, тэ. Магадгүй Испаний нэг хязгаараас нөгөө хязгаарт хүрэх нь Англиас Гибралтарын хоолой хүрхээс ч илүү хугацаа зарцуулдаг байж болох байхгүй тий. Тэгэхээр тэр хаваар ер нь төв байдаг, эзэгнэг Испаний хөлгүүдийг явуулдаггүй, бомбуудыг нь одоо боодог, худалдаа арилжааг нь эрхлүүлдэггүй, тэгж л одоо төв байдаг байсан байгаа. За энэ хугацаанд дээд тушаалын далайчинтай нэг маргалдаад тэгээ цэргийн шүүхээр орсон гэж байгаа. Яа энэ нэг шалихгүй юм аа. Чи одоо баг юу яагаад хоцроод байгаа юм бэ гэдэг нэг арай нэг дээд тушаалын нэг бүр том капитан Ахмад нь биш нэг арай дээд тушаалын нэг хүн тэгэлцэн чинь би одоо хувцас олж хагаад хоцорчлоо энэ тэргээд нэг тийм жоох юм дээр л гарсан маргаан байгаа. Тэгсэн чинь нөгөө тиймэрхүү юм дээр тэр чинь зүгээр нэг цэрэг байсан бол одоо юу гэдیں те миний буруу одоо өршөөгөөр би одоо шийтгэлээ амсаа юу ч гэдэг те тэгэнгүүт нилээ нэг шазруун болохоор буруугаа хүлээж чаддгүй. Тэгээд юу нөгөө цэргийн шүүхээр ороод чи одоо юу зүгээр уучлах угаал болчих юм дээр гуйчаач тэгс гуйхгүй гацсан байхгүй. Жижиг юм дээр те. За тэгээд ингээд шийтгэл мэтгэл амсаад тэгээд явж исэн байгаа. За тэгээд ингээд тэр нөгөө тэр Гибралтарын хоолой орчмоор ингээд эргүүл хийгээл жижиг сажиг хөлөө гоцолдлоо тэгж явж явахдаа гоч тэр Хорационы ялсантай уулзсан. За тэгэхэд Хорацио одоо Хорейшо гэдэг байгаа шүү дээ англиар те бид нэг орсчуулаад Хорацио гэж хэлдэг болчиход байгаа. За тэр хүнтэй уулзахад энэ одоо ингээд Томас Кокрны амьдралынхаа туршид мөрдөж явах нэг зөвлөгөө хэлсэн байгаа. За англиар бол never mind the maneuvers, just always go at them гэж байгаа байхгүй. Орчуулбал маневрын тэр хэрэггүй очоод шууд байлдаг. За энийг бол ерөөсө жинхэнэ одоо зүрхний бичээс болгож авсан байгаа юм да манай Томас Кокрен. За тэгээд энэ хугацаанд нэг янз бүрийн бас ингээ гавья байгууллагад оролцоод Баатар зөрөгтэй байлдаа. Тэгээд нэг HMS Speedy гээд нэг юм хөлгийн ахмадаар томилогдсон байгаа. Тэгээд ихтэй тэр хөлөг нь одоо нэг тийм жижигхэн эргүүлийн хөлөг. Чи хэдэн буутай гэдэг үлээ те. Айгу цөөхөн буутай. Тэгэхээр энэ нөгөө нэг юунууд хөлгийн ангил байгаа. За хамгийн одоо үндсэн байдлаар ангиллахад бүр 8 ангилж байгаа байхгүй. Чи далайн соёлд энэ монголоор тэр болгоныг одоо орчуулж хэлнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр хамгийн жижигээс нь хэлэхэд cutter, дараагийнх нь sloop, тэгээ corvette, brig, schooner, frigate, ship of the line гэдэг. За энэ ship of the line гэдэг нь үндсэндээ ship of the line гэхээр тэр line гэдэг чинь дайны фронтыг байр тулааны фронтыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг фронт дээр хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг тэргүүн шугамны хөлөг гэдэг юм. Тийм утгаар тий. За тэрний дараа Галлион гэж байгаа. Галлион нь болохоор яг үндсэндээ хамгийн том ачааны машин л гэсэн үг. Тэр бол тээврийн одоо жинхэнэ одоо Америкийн хамгийн эд баялагийг зөөдөг хөлгөч Галлион гэж байгаа чинь. За ийм 8 хөлгөөс доороос хоёр дахь нь буюу нэг эргүүлийн цагдаагийн мотоцикл өгсөн юм шиг байна. Зүгээр хайрцуулаад бодоход тий. За тэгээ зай талбай жижиг бүр суугч газар байхгүй, сахал усгч зай байхгүй гэд. Тэгээ энэ болохоор ер нь намайг зүгээр дэвшүүлэн зайлуулж байна гэдэг одоо агуулгаар намайг шийтгэж байна гэж одоо бүхэндж ярьж исэн байгаа юм Томас Кокрен тухай үедээ. За нэг хамтран ажиллагч явчих хоёлаа дараагийн агуулгаар орохоос өмнө. За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн хамтран ажиллагч бол спортын хувцсыг Америкаас ураатай Zaya Sport Shop юм байна. За хэрэг та дэлхийн алдартай Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland болон The North Face, Sorel, Ralph Lauren, Polo, Dr. Martens гэх мэт дэлхийн шилдэг брэндүүдийн спортын болон өдөр тутмын хувцас хэрэглүүдийг худалдаж авахыг хүсвэл манай Zaya Sport Shop-д очиход болох юм байна. За Zaya Sport Shop-д бүх бараага Америк нэгдсэн улс болон Англиас авчирдаг бөгөөд бүх хувцас нь баталгаатай, оригинал гэхэд та эргэлзэх шаардлагагүй.
Тэгэхээр Zai Sport Shop маань сайхан нүүсэн. Хаяг нь одоо шинэ хаяг нь бол нисдэг машины замын эсрэг талд Маргад төв Zai Sport Shop гэсэн том тэмдэг байгаа юм байна. За тэгээ та бүхэн Facebook-ийн Zai Sport Shop хуудасаар зочлоод мөн 88 тэгтэг 9192 88 тэгтэг 9192 дугаарыг утсаар холбогдоод өөрийн хүссэн тэ Америкаас болон Англиас авчирсан оригинал баталгаатай спортын хувцас хэрэглүүд болон өдөр тутмын хувцас хэрэглүүдийг худалдан авах боломжтой байна. За Zai Sport Shop-то баярлалаа. Баярлалаа. Манай заяагч бас та хоёрыг хөтэлдэг Atlas нэвтрүүлгийг хөтлөж байгаа даа шүү дээ. Тэр ч одоо бас миний дуртай нэвтрүүлэг шүү. За ингээд явсаар хагаад 1800 он болж байгаа юм. За тэгээд энэ хугацаанд нөгөө жижиг хөлгөөрөө ингээд Францын чи гол нь Француудыг л төвөө гэдэг байгаа шүү дээ. Францын янз бүрийн жижиг хөлгүүдийг ингээд Африк орчимд одоо нөгөө Европын тэр нөгөө Испанийг тойрол нөгөө чинь холилдоо бол байгаад байгаа шүү дээ тий. За газар дээр бол өөр өөрсдөө газар нутг дээр амьдардаг. Далаа дээр бол чи холилдоо л явж байгаа. Тэгэл ерөөсө таарсан хөлгөө авчиж олцлоо. Тэгээд ингээд жижиг гавьяа байгуулаад тэгээд ер нь дарга нартаа бас үнэлэгдээд адмиралдаа үнэлэгдээд. За энэ адмиралти гэдэг шүү дээ. Адмиралын захиргаа тэр бол бас нэлээд авилгачсан тийм газар байдаг шүү. Манай хүн ерөөсө үнэлэгдэхгүй л яваад байгаа. Тэгээ өөрөө нөгөө нэг тийм юуны улс төрийн тоглолт мөглөлт юу хийдэггүй хитрхээ шудраг модрог тийм л нөхөр байгаа. За энтэй нэлээд зөрчилдсөн тухай ялангуяа нэвтрүүлгийн 2 дугаар хэсгээр гарах юм. Энэ нэвтрүүлэг маань угаасаа яаж ч уцаа 2 дугаар болж таарах юм билээ. Өөрөө нөгөө нэг эн чинь бүр ингээд Европт ингэж гавьяа байгуулж байсан сүүл рүүгээ Перуд очиад Чилд очиад үндэсний баатар болсон гэхээр баялаг түүхтэй хүн л дээ. Тийм тэгэхээр би одоо нэг нэвтрүүлгийн захиал бэлдэж байгаа гэдэг жоохон давуу талаа ашиглаад 2 нэвтрүүлэг болгож байгаа шүү. Тий. За удалгүй нэг том Испани худалдааны хөлгийг хөөж барьж автал нөгөөх нь баатар хөлөг байсан гэдэг. Энд чинь нөгөө ихэндээ мэдэгддэггүй. За ингээд тухайд ман тавьж байт юм яа дэс эсвэл нөгөө эдгээр чинь юу яадаг? Бууныхаа амыг таглаад бууга татж байгаа амыг таглчдаг. Тэр чинь бас нэг ус оруулахгүй маруулахгүй гээл те. Тэгээд амын таглчгууд гаднаасаа бас энэ нөгөө нэг галлион буюу нөгөө нэг тээврийн хөлөг байна уу, баатар хөлөг байна уу гэдгийг мэдэгддэг. За тэгээд ер нь за тээврийн хөлөг юм уу даа ингээд ойртоод ингээ очижсэн чинь нөгөөх нь юу баатар хөлөг болж таарсан. Энд чи бүр тэр чи 70 хэдэн метр буутай байгаа шүү дээ. Энэ нөгөө слуп гэдэг энэ Cochrane хөлөг болохоор 18 билүү 24 бол буутай тийм. За тэн дээр энэ тоон байна уугүй хараад байгаа. За яванда тэр тоон гараад ирэх бах. Тэгэд эн чинь бүтэн гал энэ нэг удаагийн бүтэн гал авчих юм бол хийчүүлээд бүр юу ч хөл босчих шүү дээ. Тэгээд нөгөө ямар хөлөг онгоц байсныг нь нилээн дөхсөн үедээ мэднэ гэдэг чинь өөрөө маневр хийгээд зүхтах арга боломжтой аргагүй болсон хайна мэднэ. Ингээл бууддаг өстэй бөөрөө онгоолгоод нэг жижиг цонхнууд онгоолгоод буугаар жирэл бууддаг шүү дээ. Тий зүхтах аргагүй болсон хайна ер нь мэддэг. За тэгээд тулдаад бол дийлэхгүй нь ойлгомжтой. За тэгэхэд мань хүү яасан бэ гэхээр дайны даалба мандуулж байгаа. Энэ нэг авдар дүүрэнд албаатай явдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэд хөөе аюусэн хөөе нөөчлөрөө сурснараа ярьчаад false flag operation гэдэг үг байдаг шүү дээ англиар. Тэр чинь энэ бас энэ далаагаас гаралтай. Хуурамч далбаа мандуулж хагаад одоо ингээд Монголын төвхтөр хүртэл гардаг шүү дээ. Японы цэргүүд орж ирээд хаанхын цэргийн дүр эсгэж байгаа зүйлээ үйл ажиллагаа явуулаад дайн өдөлж мэдүүлдэг шүү дээ улс хоорондын дайн. Тийм false flag operation буюу одоо хуурамч далбаагаар үйл ажиллагаа явуулах гэдэг үг чинь бас энэ далайн юунаас гаралтай. Хуурамч дал энэ дээр одоо хуурамч дайны далбаа мандуулж хагаад за дайнаар ярьдаг нэг хүний гаргаж ирээд одоо тэр хөлгийнхөө юуны нэг албан тушаалтан болгож хагаад нөгөө юутай холоос харьцуулсан байгаа. Одоо арайч ойрчихгүйгээр нэг холоос нэг хашгирч нэг харьцсан шүү дээ. Тэгэнгүүт нь манай хөлөг дээр тахал гарсан битээ ойртоорой гэд. Манай тэгж одоо яасан байгаа. Иймэрхүү янз бүрийн арга зайлаар ер нь нэлээд амжилт гаргаж ирсэн нөхөр байгаад. За энэс эхлээд ингээд худалдааны янз бүрийн бус одоо байлдааны хөлгүүдийг барьж эзэлсэн байгаа. Эхлээл хамгийн жижигээс нь эхлээд туршин шүү дээ. За нэг иймэрхүү хөлгүүдийг ингээд аргалчих болох юм байна гэл те. За зэвсгэлсэн байлдааны хөлг барьна гэдэг чинь ерөөсөө маш хэцүү. Тэгээд хэмжээний хувьд ч гэсэн хамгийн жижигээс 2 дахь хөлг нь байгаад байдаг. За тэгээд Cochrane зүгээр л одоо давхиж очиад дээрэмдж байгаа юм шиг олдолдог байсан гэж байгаа байхгүй тоххой. Нөгөө худалдааны хөлөг дээрэмдж байгаа юм шиг л байлдааны хөлөгийг дээрэмддэг байсан. Энэ чинь нөгөө их бүү муу олдсон тэгэл янз бүрийн тухай нөгөө цахир буунуудыг олдсон гэдэг чинь бас амар одоо баг алт мөнгө олж байгаа дутхгүй те. За тэгээд голдоо нөгөө шөн дайрдаг саргүй шөн довтолж очиад гинт ингээд арайд чи ингээд тойрол ингээд буудаад тахлаар
нөгөө том үлгүүч хаашаа ирэх юм мэдэхгүй. Бөксөөр тойроод гэж байлддаг гэсэн үг. Тэгэхээр өөрөө бас нөгөө жижиг хөлөг онгоцсонхоо давуу талыг бас ашиглаж байна те. Одоо энэ нөгөө юунууд яг тухайн үеийн том ингээд Галилеон шип нөгөө нэг тэр одоо тэргүүн шугны хөлөг мүлк гэдгийг харах юм бол энэ чинь хоёр талдаа хамаг буунууд нь байрладаг. Хоошоо харсан 4 юм уу 6 буутай. Тэгээд тэр нь айгүй өндөрт байрладаг. Тэгэхээр ийм жижигхэн хөлгөр ингээ хойгоор нь тойроод яваад тэгэхээр сумнууд нь дээгүр нөнгөрөөлдөг. Тэгэл хичнээн буудаад нэмэрхүү. Тийм байсан. Тэгээ шөнө очиод ингээл тойроо бөксөөр нь тойроод байлдаад гэсэн. За тэгээд Каталоны эрэг орчимд Испани, Францын өөрөөсөө том хоёр хөлөгтэй зэрэг тулалдаад ялалт байгуулж 54 далаачныг олцолж ирсэн гэж. Өөрөөсөө одоо том ангиллын классаараа илүү дээшээ тийм хөлөгтэй байлж исэн гэж. За тэгээд ингээд үндсэндээ Испани тэнгисийн цэргийн номер 1 дайсан болж байгаа. Тэр Кокрен гэдгийг нөхрийг олж устгаад хажтай та нар гээд ганцхан үлгтэй яваад байгаа шүү дээ. Одоо privateering гэж яриад байдаг. Энд чинь нөгөө улсын даалгавартад дээрэмжлэх байхгүй. Тий. Одоо дайнтай байгаа улсад та нар очиод дураараа дээрэм хийж болно гэдэг тийм даалгавартай. Тий. Тэгээ privateering хийж явж байгаа дараа нь pirate буюу дараа нь жинхэнэ ямар нэгэн улсын захиргаагүй талын дээрэмжт болчдөг. Тийм юм байл. Тэгэхээр privateering хийгээд л яваад ийн гэсэн үг. Энд чинь нэг тийм нэг удаа гала тоглолт одоо бүжиг болно шүү дээ. Нэг боол болдог шүү дээ, тийм бүжигт оролцох гэдэг нэг тийм тасалбар аваад чи хаана үлээ дээ. Англи төлөө юу Испани төлөө нэг тиймд оролцох гээд тэгээд ингээд тасалбар аваад очисон чинь ингээд хитрхи энгийн хувцастай байна гэдэг чи бүр амар ганган тогс шиг гэнтэл явж байгаа шүү дээ, тийм байна гэдээ оруулахгүй тэгээд нөгөө үүдэн дээр байгаа нөгөө офицертай муудалцаад шууд газар дээр нөгөө чи ямар хоёлоо дүүлчих гэсэн гэж байгаа. За ер нь нэг тийм омголонтэй зөрөгтэй. Тий, нэг тэгэл шууд газар дээр тэр нэг үүдэн дээр харуул гэжсэн офицертай дүгэлдээд тэг гитсрүүн болоод алдсан гэж. Өөрөө болохоор яагаач үгүй. Ер нь л эвгүй нөхөр. Тийм байна. Байсан болж таарч байгаа. За, энэ дээр нэг Испантай бас нэг асуудал үүсгэсэн тохиолдол гараад байгаа. El Gamo гэдэг нэг хөлөг тэг ингээ явж байгаа таарсан. За тэр нь болохоор Cochrane-ыг одоо ингээд эн чинь юу гаргадаг? Hitman гэдэг шиг одоо ямар нэгэн аюултай этгээдэг олж устгахын тулд энэ нэг мафийн толгойлогч ч юм уу нэг тийм аюултай этгээдэг олж устгахын тулд мэрэгжлийн алуурчин хөлсөлдөг штеп. Тэрнтэй адилхан одоо HMS Speedy буюу тэр Thomas Cochrane тэр хөлгийг устгах даалгавартай El Gamo гэдэг амар том 5 дугаар ангиллын баатар хөлөг гэдэг хөлөөдөө. Тийм том фрегейт гаргасан баг. Испани талаас хаан хаанц гэж юм уу тий. За тэгээд одоо тэр нь болохоор 32 их буутай 319 далаачтай. За эсвэргээрээ манай Томас Кокренийх болохоор 14 их буутай 54 далаачтай. Нөгөө хоёр дахь зэрэглээ спидигээр л яваад байгаа юм. Тий, тэрүүгээр л яваад байгаа. Тэгэхээр спиди чинь одоо энэ их бууны тоогоор 3 дахин бага, далаашны тоогоор 6 дахин бага байгаа. Тийм байдалд одоо тэрнтэйг ингэ таарсан байгаа л да. Одоо заналт өөрийг нь одоо 90 сурвалжижсэн. Одоо устгах даалгавартай явж ирсэн нөхөртэйгээ таарсан байгаа. За энэ үед л манай нөгөө Хорацины хэлсний хэлсүүгийг бодсон байгаа юм да. Маневр хийгээд хэрэггүй шууд дайр гэдэг. За эхлээд Америкийн төв манд болоод очисон гэж байгаа. Энд чинь нөгөө рейнжний асуудал яригдэн шүү дээ. Нөгөө хэр холоос буудах вэ гэдэг. Энд чинь одоо юуны жижиг хөлөг байх тусмаа намхан байхлаар нэг тодорхой зайд явбал нөгөө сум далаараа унчна. Тэгэхээр амар өндөр тийм лагс хөлөг байхлаар холын тусгалтай гэсэн үг. Тийм тэгэхээр тулалдлаа гэж бодоход одоо бүр үнэхээр галзуу зоригтой амтан байгаад тулалдлаа гэж бодоход юу юм штэ. Нилийн ойрын зайд очиж байлдахгүй болохгүй. За тэгхийн тулд Америкийн төв манд болсон байна. Тухайд Испани, Америк хоёр юу нейтрал харилцаатай. Дайсан ч биш нөхөрч биш. Тэгээд юуны ямар нэгэн холбоотны төвийг мандуулаад очих юм бол ч таньчих штэ. Худлаа төг байна гэдэг. Тэгэхээр Америкийн төг мандуулж очиад тэгэхээр нэг янз бүрийн дипломат зөрчил үүсэхгүй тулд ингээд хараалсан байгаа юм л да. Тэгээ нэг жижигхэн хөлөг бангу за энэ чи яавал гэжтэй гэл. За тэгээд дайсны далаачдын нүдний цагаан нь харагдахуйц болтлоо артж очисон гэж байгаа юм. За тэгээд яг ингээд тулж очиод энэ нэг full broadside буюу бүх бууга зэрэг гаргаад
бүгднгээр нь зэрэг гал нээдэг. Тэр чинь эхний удаагийн цохилтоор одоо хамгийн их гал юугаал өгөх гээд байгаа шүү дээ. За тэгээд чинь нөгөө хамгийн гол цохилттой хамгийн оновчтой өгч чадсан л ер нь ялдаг. Тий тэр чинь дайсны их буунуудын сүйдэл нь цаана байгаа далайчт нь тэр сум өмд ноногд чинь хөлөг нь өөрөө байрлаа алдаа дайвалц чинь дээр нь гал гарна гэл нөгөө торх морхтой юуг нь дайртай торх морхыг ончих юм бол тэгэл бүр дуусаа шүү дээ ер нь бол тий. Тэгэхээр эхний цохилтоор нь хамгийн оновчтой хийх хэрэгтэй байгаа. Шууд эхний галаараа ахмдыг алдсан гэж. За. Тэгээ том Элгамо гэдэг хөлгийнхаа. За тэгээ хитрхи тулсан учраас Элгамогийн сумнууд нь дээгүүр нэмгэрээд байсан. Нэг пагдгар. Тий ойртоод ирсэн байж та. Тулаад ирсэн. За тэгээд ийм байдлаар Элгамо гэдэг бүр амар том баатар хөлгийг олдсон байгаа юм да. Итгэмээр үйл явдал болж байгаа байхгүй юм чинь бүр. За тэгээд удалгүй тэгээд эцсийн товтлогоо хийгээд одоо бүгд нүрээ ингээд хөөдөж байгаа товтлсон. За тэгээд Кокрен тэн дунд өстө жинхэнэ яг гал эд дунд нь үзэлжсэн. Өөрөө тийм баатарлаг. Нөгөө нэг тийм хоёр төрлийн удирдахч байгаад байдаг шүү дээ. Warrior leader одоо нөгөөх нь болох тэр нэг тийм дайч удирдахч гэдгээс гадна тийм нэг стратеги удирдахч гэх юм уу? Тий. Тэгэхээр мань хүн бол баг айл айл нь байгаа тоххой. Яг дунд нь ороод удилцдэг тий. Наполеон ч юм бол стратеги удирдахч талдаа тий. За хамгийн ихэнд гол шүрэг рүү н очиод тугийг нь буулгасан. Энэ айгуу чухал. Тугийг буулгачингууд эн чинь нэг юу болоод байгааг сонсогдохгүй шүү дээ. Тэгэхээр тушаал мушаал бол бүр байхгүй. Юу ч болоод байгааг мэддэхгүй болно шүү дээ. Тэгэхээр хамгийн гол юм нь манайхан байлцсаар байна уу юу гэдгийг тугаа харж мэддэг. Ингээ харахад ингээ туг буучих юм бол за манайхан буугаад өгч байгаа мэн гэж ойлгодог. Тоогоор хичнээн давуу байсан ч тэгж ойлгодог. Далайн тулаан дээр одоо нөгөө хоёлаа гүржийн тулаан дээр гүржийн түүх мөхтөр ч юм уу тэрийг яриад хахад нөгөө тэр чинь нөгөө нэг тоогоор хичнээн давуу байсан ч гэсэн тэрийг мэдэхгүй байхгүй бид нар чинь. Тий. Бид нэр 100 мянга эднэр 60 мянган лав гэдэг мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор тугэл буучих юм бол за манайхан бууж өглөө гэж ойлгодог байсан байгаа. За үүнээс хойш 5 сарын хугацаанд 53 хөлөг олдсон гэж. Пэг сард 10-аас илүү хөлөг олцлоод яваад идэв. Тий. За сард тий тэгэхэр чи одоо 7 2 3 оноо л нэг ингээл нэг тэнд нэг юм харагдангуутал очиад олдлаа л бүр хөөж очиад бүр улаан галзуу авд хөөж очдөг байсан байгаа байхгүй. За тэгж олслоод гадар дундын тэнгисийн чөтгөр гэдэг очтой болсон. Эцэст нь тус бүрэн 70 их буутай 3 ширхэг Францын тэргүүн шугамыг хөлөгтэй 3 талаас нь бүсэлжиж буулгаж авсан гэж байгаа. 70 их буутай гэж 210 их бууны өмнөөс байлж шүү дээ. За тэгээд ялагдаад одоо сэлмээ өгдөг ёслээд гэж дээ энэ ахмадууд чинь катлас гэдэг нэг юм юутай гарны хамгаалалттай юунууд байгаа гэдэг шүү дээ. Ингээ сэлмээ ингээд өгсөн чинь нөгөө талын энэ Францын юунд ялагдчих 3 тийм 70 их буутай хөлөж ялагдчихж байгаа. За тэгсэн чинь нөгөө ахмад нь ийм байж боломгүй нөхцөл байдал ийм олон цаг тэлсэн одоо таны би бол үнэхээр хүндэлж байна сэлмий чи авахгүй гэсэн байгаа юм да. Амар бүр биширсэн байгаа байхгүй тий. Тийм байна. Бас их хүнлэл биш тий. Тий 3 талаас нь 70 их буугаар галлаад байхад бүр тийм амар маневртай зоригтой байлцсан байгаад байна. За удалгүй одоо эн чинь нэг prisoner exchange буюу нэг хоригдл солилцоо хийдэг. Хоригдл солилцоогоор буцаад одоо Английнхаа мэдэлд очисон байгаа маань хүн. За хичнээн одоо мундаг гавья байгуулсан ч гэсэн энэ ч нэг тэр жижиг хөлгөө алдцсан учраас далайн цэргийн шүүхээр орох хэвээр. Гэхдээ энэ бол мань хүн бодож л байгаа юм л да. За ямар мундаг гавья байгуулсныг мэдчихэж байгаа энэ бол зүгээр ёс төдий. За зүгээр би одоо ямар ч та дайн тулаанд орсноо яагаад тэр хөлгөө алдснаа тайлбарлаж чад болоо. Би бол харин ч дэвшнэ гэж бодож ирсэн байна. Тэгсэн чинь нөгөө Английн юу н далайн одоо захиргаан юутай авилгатай хүн сурталтай тийм болохоор ерөөсөө одоо миний хүний санснаар болоог байгаа юм л. За тэгээд эзэн хаан адмирал одоо тэгээд одоо ингээд аваачаар ингээд зүгээр суулгачдаг. Тэг ингээд хүлээлгээл одоо 90 мохох гэдэг юм уу яах гэдэг тийм. Тэнгүүтээ тэр чинь нөгөө хамт байлдж явж ясныг болсон болоогүй худлаа хүнд сурталтай уулд болоод цүнх барьдаг гэдэг шиг тийм нөхдөдийг л ингээд дэвшүүлээд байдаг. Тэгэнгүүтэл бүр уур нөрсөн байгаа. Одоо эсвэл одоо намайг Шотланд хүн болохоор ингээд байгаа юм та нар гэдэг ч юм уу тийм. За тэгээд адмиралын захиргааг бүр зад чөмжлээд тэгээд үндснээ Британийн дээр далайн захиргааны ноёд бүгдээрээ ер нь албан тушаалтнууд бүгдээрээ бүр үзэхэ болсон байна. За тэгээд хоёулаад нэг хамт ажиллагч ярьчаад одоо үндсэн сүүлийн хэсэг рүү энэ одоо бүр үнэхээр гоё тулаанд орж ирнэ. За.
За цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань нэг хамтран ажиллагч бол дэлхийн Италийн алдартай тухтай алхахын ураатай Jiox брэнд юм байна. За амьсгалдаг гутал хүртэгний технологиороо монголчуудын дунд танигдсан Италийн алдартай Jiox брэнд нь Монголд албан ёсоор үйл ажиллагаа явуулаад 12 дахь жилийнхаа нүрийг үзэж байгаа юм байна. За тэгээ Jiox брэндийн онцлог нь бол 1995 онд тэдний гаргасан амьсгалдаг гутал технологи юм байгаа. Уул нь ингээд нөхтэй байдаг шүү дээ. Тэгээ дотор газар арьс байдаг. Тэгэхээр ер нь бол Jiox гэдэг нэрнийх нь утга нь өөрөө Geo гэдэг нөгөө эртний грекийн Gaia дэлхий. Гэсэн нэг нэрнээс үүсэлтэй. X-ийн шилдэг технологи, инновац, шинжилгээг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр байгаль дэлхийд ээлтэйгээр тэгээд технологийн шинжилгээг нэгтгэсэн тийм брэнд юм байна. Би өөрөө Jiox брэндийн хэрэглэгчлээ надад дуртай таалагддаг. Арьс нь маш сайн. Тэгээд уландаа нөхтэй нөгөө халууны улиралд ч юм уу те ингээд амьсгалах хөлчин амьсгалах боломж өгөө чиг татгаас хүртэл. Таны хөлийг баг газар дэлхийтэй холбоно гэдэг юм шүү дээ. Харин тий. За амьсгалдаг технологи нь хүн хөдөлж явж гүхэд биений дулаан үсээд хөлс хялгардаг. Хөлийн болон биеийн илүүдэл дулааныг гутал күртгнээс гадагшлуулаад хуурай тухтай орчныг бүрдүүлдэг юм байна. За бас күртэг гадар утсууд нь айгүй гоё. За тэгээ Jiox брэнд нь их хотын завгүй амьдралд өвлөлийн улиралд ч гэсэн ямар ч цаг агаарын нөхцөл байдалд таны биед тухтай хуурай орчин бүрдүүлэх тийм үзэл санаатаагаар бүтээгдсэн байдаг. Тэгээ тав тухай гэр бүлийн гишүүн болгонд хамладаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй, гадуур хувцас гутлууд болон хүүхдийн хичээлийн өдөр тутмын гутлууд байдаг юм байна. Өвлийн шинэ коллекцийн шинэ бүтээгдэхүүнүүд нь ирсэн тул та бүхэн өвлийн гутал күртгээ худалдан авахыг хүсвэл Jiox брэндийн дэлгүүрүүдээр зочлохыг урьж байна. За Jiox брэнд нь Германы TÜV сууд хамгийн анхны гутлын брэнд бөгөөд Герман улсын брэнд 2 жилд 2 сая гаруй туршилтыг хийдэг гинэ. Вау. За тэгээ туршилтаар Jiox брэнд нь хүнд металл, янз бүрийн будаг, флатат болон бусад хортой цоцрогч бодисуудыг огт агуулдаггүй юм байна. Материалууд нь гайхалтай юм байна. Бүх насныхан зориулсан амьсгалдаг гутал. Би Jiox-ыг Итали явах гэж бодсон чи Германы явуулж таарваа яа. Итали явах санагдаад байна. За хараадах юм. Би өөрөө бол олон жил хэрэглэсэн нэг оюутан байхасаа хэрэглэдэг байсан. Брэнд Манимити нэг хаа хамаагүй гутал өмсөө сурцсан хүн чинь нэг гоё гутал гэж мэддэг юм байл шүү дээ. Тэг Италийн брэнд. Тэр үнэхээр хөлөнд тухтай. Тэгэхээр Jiox брэндийн албан ёсны дэлгүүрүүд нь Макс Моллын 2 давхарт, Шангрила Моллын 2 давхарт, Улаанбаатар ихтлгүүрийн 5 давхарт, Хан улын Мартын 1 давхарт, Хөннөө Моллын B1 давхарт болон Улсын ихтлгүүрийн 2 давхарт тус байрладаг юм байна. Тэгэхээр та бүхэн өвлийн гадуур хувцас болон хөлөнд ивтэй, байгаль дээлтэй амьсгалдаг гутал худалдаж авахыг хүсвэл Jiox брэндийн дэлгүүрүүдээр зочлоорой. За баярлалаа. Одоо ингэ төсөөлөхөр нэг тийм байгаа сте. Маневр энэ төр хийх хэрэггүй шууд дайраад очигээд хэлэхлээр одоо ингэ тэнд нэг хөл ирж ин за нэг жижигвтер юм байна. За нэг ахмад нэг бодно ш. За нэг салхины чиглэл нэг иймэрхүү байна. За тэр хавьд нэг жоохон хадрахыг эрг байна. Гэнг бодож идэл улаан галзуу амт ингэ хүрээд ирэхлээр сандарч мандраал тэгэл нөгөө хамаг бодож исэн төлөвлөж исэн юм байхгүй болоо тэгэл ялагдчихдаг байгаа байхгүй. Харин амар юм зүстэй. Тий зүстэй. Ахмад ээж. Одоо чинь ягаад тэгэхээр далаа тэнгис дээр тултна гэдэг чинь өөрөө нөгөө бидний мэдгтэй хуурай газар дээр тултахаас шал ондоо шүү дээ. Байгалийн хүчин зүйл маш их. За тэгээд нөгөө тухайн хүлэг онгоцны хүчин чадал, маневрлах, тэгээд чигээ өөрчлөх, хурд энтер бүр шал ондоо тэрийг бүр ингээд одоо юу шиг санагдлаа. Одоо нөгөө астрониш нүчиг 50-ны эргээстэй ингээд одоо энэ бидний мэдхтэй номхон далай арлууд руу ингээд хэдэн мянган жилийн турш нүүдэлсэн байгаа штэ гэтэл сал заваар. Хөвтөг сал заваар усан онгоц хүлэг онгоцоорч биш. Тэгэхээр нөгөө далайн хөдөлгөөн, далайн урс, усны температур, салхиныг маш гарамгай мэдэрдэг байсан болохоор ингээд одоо том одоо урттай орон зайд аялж чадчихсан гэдэг шиг яг тийм хүн байсан. Тэгээ дээр нь амар зоригтой юм зүстэй галзуу амт юм байж тээ. Улаан галзуу амт байсан. За 1803 оны 5 сарын 18-нд нөгөө Британи Наполеон хоёр чинь эргээд дахиад дайн зарлж байгаа нэг. За тэгээд тэр үед бол нөгөө нэг хамаг одоо удирдлах даргатай адмиралтайгаа хэрүүл хийцэн Томас Кокернд нэг хөлөг өгөхтэй нэг тийм 6 дугаар зэрэглэлийн фрегат гэдэг чи бас нэг жижиг нэг жоохон тааруухан хөлөг өгсөн байгаа. Тэгээд тэн дээр миний хүний бичсэн ер нь гол их сурвалж нь энэ хүний бичсэн тэмдэглэл тэгээд янз бүрийн архив материалууд
байгаад байгаа юм л да. Энийг их сурвалжаа бас зайлшгүй дурдах хэрэгтэй. Би нөгөө юу гэж дуртай Kings and Generals гэж сууг байдаг. Тэрнээс ёо тэгээд Британика нэвтрэх хэдэл Википедийн тэр юмнуудаас энэ чинь угаас хангалттай мэдээлэл байгаа юм чинь тэгээд ер нь элбэг мэдээлэл олдсон. Тэгээд бас тэр хэрээр аятайх нэвтрүүлгийг бэлтжээ гэж бодоод яриад байгаа шүү. За тэгээд тэн дээр нөгөө өөрийнх нь бичсэн тэмдэглэлээр энэ бухал өвс шиг юмар чи яад ингэж хэлжсэн байгаа тань Томас Кук. Тэр өдөг онгоцоо бухал өвс шиг гэж. Нэг далаа дээр хайцсан нэг одоо нэг зөөжсэн онгоцноос унахад хөнөөд нэг хөвөөд явж байгаа бухал өвс шиг юм шиг гэж л одоо доромжилж хэлж байгаа юм л та. Тэгээд оноосын үүргэн гэсэн чинь одоо Норвег Англи хоёрын хооронд нэг газар байгаа шүү дээ. Тэр чинь юуны талаа гэдэг лээ. Тэнд л нэг эргүүл хийх үүрэг өгсөн. Мань хүнийг болоход нөгөө юу н далаа тэнгисийн тэрэгт айн тулаан галдар гавьяан дуудаад байдаг. Дотроос нь төсөн тэгж хөөрөөд байдаг те. Тэгэхээр үндсэндээ зүгээр л цөлцсөн байгаа байхгүй юу? Тийм байх цөлцсөн. Ерөөс халуун тулаан зөрчилтөө байхгүй газар. Тий одоо 90 мохоох гайд тэр хүнийг тэнд нь одоо ялзруулах гал те. Хой тэнгис гэж байна уу? Нуурсыг. Тий тэр хавьдлаа очир мань хүнийг цөлсөн байгаа. Тэгсэн чинь жилийн дараа ашгүй нэг адмирал нь солигдоод Англи адмирал солигдоод тэгээд 5 дугаар зэрэглэлийн 36 их буутай 220 далаачинтай тийм багт амжтай баатар хөлгөө гэсэн байгаа. 5 буюу 4 дугаар зэрэглэлийн л гэж санаад байна. Тэгээд одоо үндсэндээ Испани, Францын одоо эрлэг болж өгөрсөн гэж. Америкээс одоо дүүрэн одоо мөнгө зөө одоо алт мөнгө зөөдөг тэр том одоо галлеонуудыг ч хэвээр ээлж дараална барьдаг 4 том галлеон барьсан баг. 4 том галлеон дүүрэн одоо юу эд баялаг гэсэн үг шүү дээ. Галлеон ч өөрөө тулааны зориулттай биш. Нөгөө тэргүй шугамны хөлгөөсөө ч том fat lady гэж нэрлэдэг байсан байхгүй. Тухайн үед нэг юунууд ч айгу юу шүү дээ. Далаач чинь айгу бүдүүлэг нахаал хүмүүс байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тийм бүдөө авгаа гэж нэрлэдэг тийм юу байсан байгаа. Галлеон гэдэг нь тийм том хөлгөө багтсан. 1806 оны 4 сард Испанийн хойд ирэг дээр болсон. За нэг голын цутглан орчинд болсон нэг тулаан байгаа. За энэ цутглангийн одоо 3 усан онгоцтой байлдаж дийлсэн боловч их хохирол амссан. Тэр яг цутглан хэсэгтэр. За тэгээд нөгөө далаачдын ихэнх нэг голоо өгсөж яваад тэр чинь нэг арай гайгүй газ жиж болохоор газраа болоод нэг хөлөг мөлгөө засц сэлбээд нэг амарч умраа тэгээ байжсэн. Тэгсэн чинь юу яасан? Дахиад нөгөө далаа талаасаа дахиад нөгөө 3 хөлгөө ороод ирсэн байна. Тэгсэн чинь тухайд Томас Кук нь өөрийнхөө тэр том одоо 36 их буутай хөлөгтэй болцсон байгаа шүү дээ. Тэн дээрээ баг хөнгөө шах байжсэн гэж байгаа. Тийм нэг цөөхөн гэдэг үнтэй. Бусд нь болохоор голынхаа их рүү яваад өгсөн. За их рүү ч голоо өгсөд яваад өгсөн. Тэрнтэй тэр гуравтаа зэрэг тулдах юм бол ялагдах нь ойлгомжтой. Тэгээ мань хүн юу бодсон бэ гэхээр тэр чинь нөгөө далбаага татна штэ. Далбаага татахдаа ээлжээр буулгадах юм бол хүн хүчгүй байгааг мэддэг чинь. Тэгэхээр бүгдийг олсоор холбож агаад цавчлаар бүгд сарах гэж байгаа юм штэ. Тэгэнгүүт тэгж ихлэ сөрийг үзүүлсэн баг. Олоолаа шүү гэдэг хуурж бид. Бид нар бүрэн бүрэлдэхүүнээр байгаа шүү. Үндэ бол нэг skeleton crew гэдэг штэ маш цөөхөл байгаа. Тийм гэдгээ мэддэхгүйгээд бүх далбаага дарвуулаа зэрэг ингэ буулгаад тэгээд эн чинь юу аахгүй вэ? Хэрвээ хажуугийн их буугаараа байлдах юм бол тэр чинь нөгөө 36 их буугаа зэрэг галж чадахгүй бол дахиад мэдчихэж штэ хүн хүчгүй байгаа. Тэхгүй байгаа. Шууд нөгөө гурав руу хошуугаараа эргээд мөргөх гэж дайрж байгаа. Тэгэд нөгөө юу байдаг? Энэ нөгөө нэхүүл буу гэдэг нэг юм байгаа. Би нэг chaser gun гэдэг нэхүүл буу гэж орчуулдаг байгаа. Тэр нь жижигхэн одоо ингээд нугастай бууч гэж нэрлээд байдаг. Ингэж эргүүл наашааш ингэж эргүүлж болдог. Тэргээр ингэ буудаад хөөж явах нөгөө. Тэгэнгүүт бүр нөгөө ч сандраад энэ бүр яалчгүй амар өөртөө ихтгэлтэй бид гурыг бүр будаа олгох юм байна гэдэг. Тэгээд эн чинь тухайн үед нөгөө амар хянуур нихур хүмүүс чинь байгаад нөгөө гинтийн тийм солиотой амьтныг харахлаараа сандардаг юм байна л. Тэгээд нөгөө гурч цухтаад хоорондоо мөргөлдөөд очих хад мөргөөд гуруулаа сүрсэн гэж байгаа юм. Тийм галзуу. Тийм байна. Тийм галзуу нөхөр байгаа гэсэн. За энэ дээр одоо Наполеон бүр үнэхээр цочирдаад тэр одоо юу Лупас тэр юуг нь марч Франц юуг нь марч ямар ч утга нь бол Тэнгисийн боохаа гэж байгаа. Тийм байна. Бүр тийм нэр авахаар. Тий.
Тэгэхээр энэ хочийг Наполеон өгсөн байхгүй. Тийм байна. Дайсандаа өгсөн хоч Тийм тий. байна. За энэ дахиад нэг тулаан байгаа. Тэр нь бас амар солиотой тулаан. Тэрийг ярьчаа. Тэгээд хоёлаа дараагийн нэвтрүүлэг дээр 2 дугаар хэсэг рүү оръё гэж Тэгээ өргөжлүүлж ярмаар байна. Чи бүр надад ингээд жинхэнэ цаг хугацааны ингээд тий цаг хугацаанд байсан хүн биш ингээд фикшнл тий ингээд уран зөгнөлийн төсөөллийн супербаатар яриад байгаа юм шиг санагдчих. За 1809 оны 4-р сарын 3-нд болсон Баскын замын тулдаа гэж. За яг энэ зам гэж хэлчихэж байгаа юм л да. Энэ зүгээр нэг юу юм шиг л. Нэг эрэг дагуу болсон тулаа нэг жоохон усан хоол маягийн ч юм уу тийм газар. За галт онгоцны баррикад гэдэг нэг юм байна. Тухайд fire ship буюу нэг тийм онцгийн одоо бүр стрип гэдэг чи одоо тонцсон онгоц гэсэн үг шүү дээ. Хамаг хэрэгтэй юм аваад хангаж аваад дээр нь гал асаагаад дээр нь одоо тос мос юу гэдэг те. Тэр бүх юмыг ингээд асаагаад ингээд чиглүүлээд ингээд тавьчихдаг. Дарвуулын ингээд татаа тэгэхээр нөгөө галтаа онгоцч очоод дайсны гөлгүүдийг мөргөөд тэгээд энэ одоо төмөр гаргадаг яадаг. Тийм галтаа онгоцны баррикад гэдэг юм тухайд хэрэгэлдэг байсан. За тэн дээр Томас Кокраныг тавьсан чинь энэ нөгөө юу байгаа. Дайртаа 1500 торх 3000 ширхэг гарнат гар бөмбөг тавина гэсэн байна. Ялахын тулд хүн хүчээр баг байгаад гэдэг нөгөө юун талаасаа Франц талаасаа нөгөө талаас болохоор энэ Кокран чинь Испантай хамтарсан. Энэ нөгөө нэг Наполеоны Европын баруун тал одоо Атлантын далайд гаргаж байгаа гол флот байхгүй. Энэ флот амжилт олох юм бол Наполеон далайд хүчрэх болно. Их газар угаасаа хүчрэх байгаа. Далайд хүчрэх болцсон бол болчих юм бол Европ тэгэл дуусна шүү дээ. Тийм байсан ба. Тэгээ нөгөө Испани юу ер чинь Англи хоорондоо дайнтай шүү дээ. Ер нь бол нөгөө Испани армадагч англичууд устгасан гэл те. Тийм байтлаа бас энэ Испани эсрэг юу яаж байгаа байхгүй. Европын хүчний тэнцвэрч их гоё шүү дээ те. Герман хүчрэхчээд ирэнгүүт нь Англи Франц хоёр нийлж байгаа дарчдаг гэл те. Тийм одоо үзэгдлээнд яваад байна гэсэн үг. Энэ Наполеоныг дарж авах хэрэгтэй байна гэд хин хоёр нь Испани, Британи хоёр нь нийлчихэж байна гэсэн үг. Тэн дээр одоо Томас Кокран ингээд галт онгоцны баррикад гэдэг дээр тавьчихсан. Энэ нөгөө нэг юун дээр яг иймэрхүү үеийн хөдөл дээр ингээд хараад хахад тэр адмиралийн захиргаа нь яагаад дөргөө байдаг байсан бэ гэдэг нэг сэжвэр харагдаж байгаа. Энэ 1500 торх 3000 гар бөмбөг гэдэг чинь одоо хичнээн сарын хангамжуу те. Тэрийг бүр ингээд нэгхэн удаагийн тулаанд хэрэглэх гэх нэг тийм давилуун омголон нөхөрл тэнд сайгаад байгаа байхгүй Томас Кокран ч те. За тэгээд одоо юу яасан тэр тулаандаа бэлдээ. Тэгсэн чинь нөгөө Испани талынх нь адмирал нэг юу нэх шүтлэгтэй амтан одоо тулааны тактикаа ярихаас өмнө бараг л тэнгэр бүрхнээс өршөөл гоогоод идэв. Өршөөл ивэл гоогоод идэв. Тэгээд нөгөө Томас Кокран гайхсан гэж байгаа. Яа энэ би ийм одоо чадваргүй адмирал амьдралдаа харж байгаагүй гээд тэр одоо бүр хүн цогтлын туйл болцсон итг баг шашны захиргаанд баг урд нь лам байсан юм ааш. Тийм нөхөрлөө аваад тавьчихсан байгаа даа. Үнэхээр завхралтай. Corruption гэдэг завхрал шүү дээ, тийм нөхөр байсан байгаа. За тэгээд галт онгоцны баррикада ингээд бүх ингээд цэнэглээд бүх ингээд юунуудаа гарнат мандна торхтой дайртай торх морхоо ингээд тавьчихсан. Одоо дайрыг гэсэн чи зөвшөөрдөг бай. Нөгөө Гамеро гэх тэр адмирал нь зөвшөөрөөгүй тэгээд яасан байгаа. Маргааш өдөр нь хүртэл хүлээсэн байгаа. Тэгсэн чинь нөгөө тэр галт онгоцнуудыг харчлаггүй яг Францын талаас нь баахан гинж олос за тэгээд зүр жижиг ингээд юу завинууд тавьчихсан. Тэр чи яах гэж нэ гэхээр нөгөө ирж байгаа галт онгоцнууд чи хөнгөө ирнэ штэ. Жолоод л байхгүй. Тэгэхээр жижигхэн завин дээр нь тэрийг хөтөлж аваачаад эрг рүү аваачаад хайргадуулаа хийчих штэ. Тийм тэгж бодож ингэж баахан ингэ бэхэл тавьчихсан. Тэгээд эн чинь баг 30-аад тийм галт онгоц бэлдсэн. Тэгээд баг талыг нь тэр бэхэлтүүдийг устгаж өөрөө тэр нь очиж дэлбэлж бэхэлтүүдийг жижиг завиудыг устгах гэж зарцуулчих байгаа байхгүй. Өдөржингөө тийм болж байгаа. За оройжингөө ч юм уу те. Оройжингөө тийм болоод харанхуй болоод тэр ингээд юунууд. Тэгээд үндсэндээ ямар хүлээхгүй бол сүйт хийх байсан юм дээр аваачаад та тэр нөгөө францчуудын тавьсан тэр зүгээр л гинж болснуудыг устгахын төлөө тэр их зардалтай тэр их юунуудаа устгаж байгаа. Алдчихж байгаа галт онгоцнуудаа. Тэн дээр бүр бас сони юм түүх хэрэгтэй байгаа нөгөө юу вэ? Өөрөө тэр чинь нэг галт онгоц дээр бүр хамгийн тэргүүний галт онгоц дээр нь явж байгаа гэж байгаа шүү Томас Кокран чинь. Тэгсэн чинь нохоогоо марчиж гинэ нөгөө тэр чинь
галтан хугацаа чиглүүлж хайчаад жижиг завар буцсан шүү Тий. дээ. Тэгэнгүүт завар буцчих. Тэр чинь 10 минутын хугацаа л байна гэж байгаа байхгүй. Тэр 10 минутын хугацаанд буцаад нөгөө тэр чинь цаашаа явж байгаа хөлгөөн те. Цаашаа явж байгаа хөлгийн хооронд юу араас завтайгаа очоод нохоогоо аваад тэгээ буцчихна гэж байна шүү дээ. Тийм сонирхолтой төвхтэй. Тэгээд очоод яасан тэгээд бэх нөгөө хориглолтууд нь саад тавьсан саад бартаа устсны дараа үлдсэн 10 гэдэг ингээ явуулсан чинь тэн дээр цаг агарын асуудал гараад тэгээд тэн дээр Томас Кокрен өөрөө яваагүй тэгээд тухайч нөгөө дайны албан ёсны протокол биш байсан юм байна л да. Тэгэнгүүт тэн дээр нөгөө хүн томилж болдоггүй зөвхөн сайн дурынхан явдаг. Тэгээд Томас Кокренд өгнийн ч хүмүүс мэдээд зөндөө байгаа юм чинь тэн дээр ингээд янз бүрийн далаачт ингээд явсан тэгээд нөгөө цаг агарын байдлаас ингээд хамаарад эвгүй ингээд салхи шуургадаг гэдэг өөрсдийнх нь өөдөөс салхилаа ч юм уу тэгэнгүүт нь сандраад за ингэсгээ гал өгч хайчих гэсэн байгаа. Тэгээд ингээд тэгсэн чинь ингээд юунууд нь их юунууд тэр галтан онгоцнууд нь энтэнд очиж хайрагдсан, унтарсан барьсан, эсвэл нэг газар очиод ашиггүй дэлбэрсэн. Тэгээд үндсэндээ дөрөвхөн галтан онгоц Францын флотод хүрсэн гэж байгаа. Тэгээд нэг нь очиод амар том одоо юуг тэргүүн фронтын одоо тэргүүн шугамны хөлгийг очиж дэлбэлээд тэгээд энэ дээр Францын айгуу сандарсан байгаа юм л да. Яг тэгвэл нөгөө галт онгоц буюу нэг онгоцнууд чирээ шатдаг, төмөр тавьдаг гэж баахан тоосмоос шатах материалтай тиймэрхүү юм байдаг. Энэ дээр болохоор ийм их тесрэх бодис байна гэж төсөөлөг өгсөн гэж байгаа. Эренгүүтээ бүр ингээл бүр аим шиг юм болсон юм шиг байна. Нэг одоо за тэнд нэг очиод мөрглөөд за тэр ч нэг тэр хаваар нэг жоохон төмөр гарах юм байна гэж бодчихсон чи байхгүй дэлбэрлэлт. Одоо баг орчин үеийн дэлбэрлэлч юм болсон юм шиг. Тэгээд тэн дээр ингээд тэн дээр шатаад чиглэмэглээ алдсан нэг том хөлөг өшөөний том хөлгийг очиж мөргөөд хоёр хөлөг зэрэг сөөрээд тэгээд нэг нилээн сандралтай. Тэгээд энэ чинь шөнө болоод байгаа үйл явдал. Тэгээ өглөө харсан чинь янз бүрийн тэр одоо цагаарын нөхцөлөд чи францчуудаас нөлөөлнө шүү дээ. Энд тэнд очиж хөлгүүд нь хайрагдсан дайн туланд орох боломжгүй байдалтай. Үндсэндээ яг цэвэр байлдааны бэлэн байдалтай хоёрхан усан онгоц үлдсэн байсан. Тэгэнгүүт нь дайрыг гисэн байгаа. Кокрен. Тэгсэн чинь нөгөө ахмад нь бас Испани адмирал нь бас зөвшөөрдөг. Тэгэнгүүт мань хүнд ганцаараа тавьчих хараад зөвхөн өөрийнхөө хөлөгтэй. Тэр чинь хайрагдсан байгаа ч гэсэн галлаж чадна шүү дээ. Тий. Тэрэн дундуур бүгдэн дундуур давхиж ороод яг тэр голын одоо бэлчээр хэсэг тэр гурван одоо өөрөөсөө хоёр дахин том хэмжээтэй гурван хөлөгтэй зэрэг байлдаа. Тэгээд тэгэнгүүт одоо нөгөө Испани адмирал чи яаж ийнэ гэж гавьяага алдах гэж байгаа байхгүй. Тийм байна. Тий. Гавьяага алдахгүй ирэхэд араас нь орж байгаа. Тэгж Испани Британи хоёр энэ одоо Баскын замын тулалдаан дээр ялалт байгуулсан. Тийм төвх байдаг л. За яриадсэн чи бүр нилээн урт болоод хугацаа минь хэтрээд явжээ. За маш сонирхолтой. Хоёул тэр дараагийн дугаар дээр үргэлжлүүлж яриа. Томас Кокрен Ахмадын дугаарыг тэгэхээр 2 дугаар байна. Одоо хувьсгалын баатар болон дараагийн дугаар. Харин тийм Перу, Чили, Бразил те. Боливи те. Симон Боливар эдэртэй тий Хосе Саде Сан Мартин эдэртэй нийлээ явчих та дараагийнх төр. Гайхалтай маш сонирхолтой дугаар байлаа мөхөдрэ. За тэгэхээр та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Орчуулагч, өгүүлэгч мөхөдөр болон хөтлөгч миний мөхцөл миний би дугаараа та бүгд төрөглөө. Тэгээ бүгдээрээ Томас Кокрен үргэлжлэлийг дараагийн нэвтрүүлгээр Шотланд галзуу ир те. Тий Тэнгисийн бохоо. Дараагийн дугаар дээр үргэлжлүүлэн түүний сонирхолтой гавья халдруудын талаар сонирхолтой тулаануудын талаар үргэлжлүүлэн сонсъё. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн Од мөндөр сууг, NTV телевиз болон Од мөндөр радио 83.3 болон 107 дэлгүүрээр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг спортын хувцсыг Америкаас ураатай Заяа спорт шоп, тухтай алхахын ураатай Италийн алдарт Joggs брэнд ивент итгэн та бүгд төрглөө. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд
ялах болтугай.